Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлаганд бэрдэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр өрчиж байна. За өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэвэл Coco eating bananas гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь ерөн технологийн ярилцлагуудад асар ихээр орж ирдэг мөн маш сонирхолтой бодлого байгаа. За энийг бид нэр ямар зүйлээр болдсон бэ гэвэл binary searching ер нь бол хамгийн сонирхолтой бодлогоодын нэгэ гэдээ хэдүүл ойлгочих жоох нь. За binary search тийм ээ. За тэгэхээр бодлого нь яад юм бэ гэхээр Coco гэдэг нэг горил байгаа, нэг сармагчин байгаа. За тэр сармагчин бол банан идэх дуртай. За тэгээд тэр банан бол эн ширхэг пайз буюу одоо бөөгнөрцөн эн ширхэг пайз дээр айдах пайз нь пайз аян бананаг агуулна гэж байна. За тэгэхээр энийг зүгээр юу гэдээ ойлгочих болох вэ гэвэл за хэдүүлээ хамгийн ихний пайз гэдэг энэ жишээнд авъя. За эхний пайз буюу за эхлээд хэдүүлээ. За эхлээд за энийг пайз гэж хэдүүлээ. За дараа нь энийг пайз гэж. Дараа нь энэ пайз. Энэ пайз. За тэгэхээр хамгийн ихний энэ пайз дээр энэ юун дээр бол 3 ширхэг банан байна. Дараа нь 6 ширхэг банан байна. Дараа нь 7 ширхэг, дараа нь 11 ширхэг банан байна гэдээ хэдүүл ойлгочих жоох нь. За тэгэхээр тэрний дараа Coco can decide her bananas per hour eating speed of Kate. Тэгэхээр Coco юуг шийдэж чадах юм бэ гэвэл ямар хурдаар идэж чадах юм бэ? Идэхийг шийдэж чадна гэж ойлгож болох нь. Тэгэхээр Coco K хурдаар идэж чадна гэж штэ тий. Тэгэхээр хамгийн гол нь биднэрт юу байгаа юм бэ гэхээр за хэдүүлээ магадгүй K хурд нь 3 гэдэг хурдтай байлаа гэж бодоход хамгийн ихний пайзыг одоо 1 секунд юм уу 1 хугацаанд идэх нь байна. 2 дахь пайзыг 2 секунд хугацаанд 3 дахь пайз дээр хүрээд ирсэн чинь энэ дэр нэг асуудал гарч ирчихтэй. Эхлээд 3-аар идчихсэн. 4 болно тийм ээ. Дахиад 3-аар идчихсэн. 1 болно тий. Тэр 1 үрдэхээр яг яах юм бэ гэхээр угаасаа 1 үрдэж байгаа юм чи энэ дээрээ дахиад 1 цагийг зарцуулахаа зүгээр арга байхгүй шүү дээ. Тийм учраас энэ дээр бол 3 1 хугацааг зарцуулна гэж хэдүүс үзэх нь. Тэгээ дараачих нь мөн хийж хэсэг нь. Дараачих нь бол одоо 7 4 3 1 тэг гэхэр нийт 4 1 хугацааг зарцуулж байна тий. Хэдүүс нь. За тэгэхээр 3 гэдэг нэг хурдыг авч үзвэл ийм байх нь байна. Тэгэхээр Coco-гийн хурд бол энэ гэсэн үг. За энэ дээр бол хэдүүлээ K-ийн тэнцүү 3 гэдэг энэ жишээг авч үзсэн шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд юуг болох юм бэ гэвэл 8 гэдэг хугацаа өгөгдсөн. 8 хугацааны дотор хамгийн бага хурдаар Coco одоо энэ бүх бананыг идэж дуусгах хамгийн бага хурд нь ямар хурд байх юм бэ? 8 одоо тэр 1 хугацааны дотор гэсэн. Энээс хэдүүлээ 3-ыг аваад үзсэн чинь харъя та 1 2 3 4 гэхээр хооронд нь нэмээд үзвэл нийт 10 байна тий. 10 бол угаасаа 8-аас хэтрээд явчих штэ. Тийм учраас хэдүүлэн 3 бол болохгүй. За тэгэхээр энийг хэдүүлээ нэмэгдүүлээд үзье та. Нэмэгдүүлээд үзээд 4 тийм ээ. 4 болонгууд за энийг бол 1 хугацаанд идэнэ. Ягаад гэвэл эхний пайз дээр 3 ширхэг банан байгаа. За хоёр дахь пайз дээр 6 ширхэг банан байгаа учраас эхний цагтаа 4-ийг, дараагийн цагтаа 2-ыг идээд нийт 2 1 хугацаанд идэх нэ. За тэрний дараа 7 гэдэг юу вэ? Тэгэхээр 7 дээр бол эхний 1 хугацаанд 4-ийг, дараагийн 1 хугацаанд 3-ыг гэхээр энд бол 2 идэх нэ. За 11 дээр бол яг ижисхэн логикоор энэ дээр бол 3 тийм ээ. Тэгэхээр энэ тэнцүү юу болж байна? Тэгэхээр 1 2 2 3-ын нийлбэр нийт 8. За тэгэхээр 8 дотор бол идэж чадчих штеп. Coco энэ банануудыг тийм учраас хамгийн бага нэг хугацаар 4 байх нь байна. За та бүгдийн одоо бодож байгаагаар энэ чинь амархан бодлого юм биш үү? Зүгээр л лупер бодчих юм биш үү гэж бодож иж бол магадгүй. Одоо чинь зүгээр лупер бодчих боломжтой шүү дээ. Одоо жишээ нь бид нар хамгийн ихтэй 11 гэдэг хурдыг авч болно тий. 11 гэдэг хурдыг авбал хамгийн хурдан хугацаанд идэж дуусгана шүү дээ. Тэ эхний пайз дээрээ шууд нэгийг зарцуулна. 2 дээрээ шууд нэгийг, дахиад 3 дээр нэгийг, 4 дээр нэгийг тий. Хамгийн ихтэй бол 11-ийг авч болох юм байна. Тийм учраас нэгээс 11-ийн хооронд бүх тоонуудаар хэдүүлээ яваад тэгээд хэрвээ энэ шаардлагыг буюу 8 секундын дотор идэж чадж байгаа шаардлагыг хангасан тоо гараад ирвэл шууд тэрийг буцаах тийм хэдүүлэн арга байж болно тий.
Гэхдээ тэр бидний хувьд байж болох хамгийн ашигтай арга мөн үү? Мэдээж бол биш. Яг тэгвэл тэрний юу нь O of n гэдэг time complexity болох нь байна. За тэгэхээр хэдүүл ямар арга ашиглах юм бэ гэвэл хэдүүл binary search-ийг ашиглана. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 binary search гэдэг ашигласан. За binary search яадаг вэ? Age болон R-аас эхэлдэг те. Тэгэхээр age нь бол угаасаа дандаа нэгээс эхэлдэг нь шүү дээ. R нь бол яах вэ гэвэл R нь энд өгөгдсөн файлныхаа хамгийн их банаантай модноос нь эхэлдэг нь шүү дээ. Модноос нь хамгийн их файлтай тэр модон дээр байгаа банааны тооноос нь эхэлдэг нь. За тэгээд хэдүүлээ age болон R-ыг хооронд нэмээд үцхэд нэмээд дундах гишүүнийг нь олоход ерөнхийдөө 6 гарч ирэх бах те. Хэдүүлээ 6 дээр хэдүүлгийнхэн дундах гишүүн гараад ирчих. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр 6-ыг үзээр та. За 3 6 7 11 гэдэг мод байгаа тийм ийм файлууд байгаа. Тэнгүүд 6 гэхээр эхнийх нь модыг 1 хугацаанд идэнэ, хоёр дахь модыг 1, гурав дахь модыг 2, дөрөв дэх модыг мөн 2 гээд энэний нийлбэрийг нь олоод 4 6 гэхээр 6. Өгцөн 8-аас бага байна шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь хэдүүлээ дотроо бодж үзэх. Энэ бидний хувьд байж болох хамгийн бага хариу мөн үү гэдэг. Мэдээж бол биш. Тийм учраас хэдүүлээ энэ шаардлагыг хангацсан юм чинь бид нар 6-аас ийшээ шалгах хэрэггүй байх нь шүү дээ, тий. Яг түр шаардлагыг хангацсан энэ 8-аас бага байгаа. 6 гэдэг хурд дээр байхад 6 нь нэг хугацаанд бид нар энэ файлыг идэж дуусгана гэдгийг хэдүүлээ мэдсэн. Тийм учраас хэдүүлээ яах вэ гэхээр энэ зүүн талд нь шалгалтыг хийж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас хэдүүлээ R-ыг наашаа аваад ирье. За уучлаарай. Энэ дээр үгүй ээж байгаа. За тийм учраас хэдүүлээ одоо энэ mid гэдэг юугаа байхгүй болгоод R-ыг mid-ийн доотлын гишүүн рүү аваад ирье. Энд. За дараа нь хэдүүлээ одоо дахиад binary search хийн штэ тий энд хийн. За 3 дээр ирж штэ хэдүүлгийнх нь mid нь. За 3 дээр хүрээд ирлээ 3 дээр шалгая. Энэ бол нэгээр 1 хугацаанд дуусгах нь энийг бол 2 хугацаанд, энийг бол 3 хугацаанд, энийг бол 4 хугацаанд тийм ээ. Ингэж дуусгахаар нийлбэр нь юу байгаад байгаа юм бэ гэхээр 3 10 байна шүү дээ тий. 10 байна. За тийм учраас 10 бол 8-аас бол их шүү дээ тий. Тийм учраас 3 гэдэг хурдаар идээд яаж ч идсэн ерөнхийдөө 8 гэдэг нэг хугацаанд амжиж дуусгах чадахгүй. Тийм учраас хэдүүлээ яах вэ гэвэл одоо хэдүүлээ энэ хэсэгт шалгалт хийх хэрэггүй шүү дээ. Угаасаа 3-аар идэж дуусч барахгүй юм чинь хэдүүлээ эндээс илүү их хурдаар идчихийжэл юунд хүрэх вэ гэвэл яг тэр optimal solution-тай хэдүүлээ хүрч чадна шүү дээ. Тэгэхээр тэр age-ийг их дээр нь аваад хэдүүлээ баруун тал дээр нь шалгалт хийх хэрэгтэй байна. Тэгэхээр хэдүүлээ age-ийг их дээр нь аваад ирсэн. Одоо R2-ын хэдүүлээ дахиад дундлын элементийг нь олсоход хэдүүлэн 4 дээр бол дундлын элемент нь гарч ирнэ тий. За 4 дээр шалгаж үзэхэд бол 3-ыг 1, 6-ыг 2, 7-ыг 2, 11-ийг 3 гээд нийлбэр нь 8 буюу 8-аас бага буюу их бага буюу тэнцвэр тоо гарч чадчихээн тий. Тийм учраас хэдүүлээ одоо 4 гэдэг чинь 6-аас хамаагүй бага юм чинь мэдээж 4 гэдэг хурдаар идэж болно гэх. За мэдээж 4 гэдэг хурдаар идэж болж байгаа учраас хэдүүлээ зүүн талд нь дахиад ямарваа нэгэн шалгалт хийх боломж бол байхгүй шүү дээ. R, A2 нь бол зөрөө дэвчин тий. Тийм учраас хэдүүлээ энд хүрээд өөрсдийнхөө binary search-ийг дуусгаад 4 гэдэг хариу хэдүүлээ гаргаж ингэж гаргаж авах нэ. Тэр binary search-ийг бол ийм зүйл ашиглах нь. За энийг хэдүүлээ кодчилж бичиж үзье. За хэдүүлээ тэгэхээр бодол руугаа оръё. За яах вэ гэхээр age гэдэг point руу нэгээс эхэлнэ. Яг тэр хурдаас эхэлнэ шүү дээ. Тийм учраас хурдынхаа хамгийн бага талаас нь эхэлнэ гэдэг чинь хурд хамгийн багадаа 1 үз байж болно тий. За тэгэнгүүт дараа нь юу хаанаас эхлэх юм бэ? R гэдэг pointer нь хаанаас эхлэх юм бэ гэвэл Python-ийн хамгийн max element-ээс нэгсэн тий. Хэдүүлээ begin-ээс Python end хүртэл яваад хамгийн max element-ээс хэдүүлээ эхлэх нь. За тэгээд хэдүүлээ result буюу хамгийн эцсийн хариугаа ихсээд R дээр тавьчих. R бол бидний хувьд бол хамгийн авж болох хамгийн хурдтай байх юу шүү дээ тий.
боломжтой тий. Тэнгүүд хэдүүлээ юун дээр явах юм бэ гэвэл одоо яг л binary search хийж гэнэ гэсэн үг. За юу яагаад? За k хурдтай гэдэг утас учраас хэдүүлээ k-ээр нь хийчих. За энэ хоёрыг хооронд нэмээд 2 туу ачна тий. Ингэснээр госынх нь хурдыг нь хэдүүлээ осч чинь гэсэн үг. За госынх нь хурдыг олоод хэдүүлээ time to одоо юу гэдэг time to eat гэж хэдүүлээ тий. За тэгээд яах вэ гэж хэдүүлээ int n bias. За тэгээд time to eat нэмэх за seed гэдэг энэ function бас сонирхолтой function. Яагаад гэвэл одоо юу яалаа гэж бодоход за хэдүүлээ энэ дээр авч үзье. 3-ыг хуваах нь 2 бол 1.5 гарна тийм ээ. 3-ыг хуваах нь 2 бол 1.5 гарна. За үндсэндээ бид нэр интер бодож үзвэл юу юм бэ гэхээр компьютер юу гэж энийг бодох вэ гэвэл 1 гэдэг хариуг л гаргана. Яагаад гэвэл энд интер бодож байгаа учраас. Харин seed гэдэг энэ функцийг оруулж ирж өгснөөр юу яадаг вэ гэхээр date-ийнхаа тоо руу очдог байх нь. 1.5 гэдэг тоо байлаа гэж бодсод энэ бол 2 гэдэг рүү очих нь. Энэ бол яг бидний хүсэж байгаа зүйл шүү дээ, тий. 2 тоог хооронд нь хуваахад date-ийнхаа одоо таац руу очих хэвээр. Тэр бол бидний хувьд бол зорилго байгаа тийм ээ. За тэгэхээр n-ийг хуваах нь одоо хэдүүлгийнх нь хувьд бол k шүү дээ, тий. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ бас юуг авч үзэх хэрэгтэй вэ гэвэл static cast гэдэг зүйл бол хэдүүлэнд бас хэрэгтэй байх гэж би бол бодож байна. Яг тэгвэл static cast гэж зүгээр шууд n k хоёрыг хооронд нь хуваачвал шууд int-ээр хуваагдаад seed гэхээр зүгээр л int гэдэг тоо гараад ирнэ шүү дээ. Тийм учраас хэдүүлэнд нь static cast гэдэг зүйл бол хэрэгтэй. За хэдүүлгийнх нь хувьд бас time to eat-ийг ингэж осчин. За time to eat-ийн хувьд хэрвээ H-с бага байвал хэдүүлээ яах юм бэ гэж race нь тэнцүү k-тэй тэнцүү болох нь одоо race гэдэг чинь бол хамгийн бага хурдыг хэдүүлээ одоо тэмдэглэх гээд байгаа шүү дээ. K гэдэг бол идэх хурд тий. За тийгээд хэдүүлээ яах вэ гэж энэ болж байгаа хэмжээ хэдүүлээ зүүн талд нь шалгалтыг хий буюу хэдүүлээ r гэдэг поинтроо k-с нэг дээр аваад. Эсрэг нөхцөлд яах юм бэ гэвэл s гэдэг поинтроо баруун талд нь шалгалтыг явуулах буюу L гэдэг point руу K-ийнхаа баруун талд нь аваад ирье гэж. За энэ мэдчилтээ ингэж явсаар байгаа хэдүүлээ хариугаа гаргаж авах нэ. За race гэдэг хариу гаргаж авах нь. За тэгэхээр хэдүүлээ бодолтой шалгаад үзсэн чинь submit хийгээд үзсэн чинь хэдүүлэнд нь юу гарч ирчихэ. За тэгэхээр энэ дээр бол алдаа гарч ирж байна тий. Энэ дээр алдаатай байх шүү гэдгийг хэлж өгч байна. Тэгсэн мөртлөө 126 тест кейсээс 121-ийг нь давцсан байна. Тэгэхээр энд нь ямар алдаа гарч ирээд байгаа юм бэ гэвэл is outside the range of representable values of type int гэж тий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр ranges нь гараад ивцэн. Авч болох утганаас нь хитрээд ивцэн гэсэн үг. Тийм учраас хэвчээ int биш song гэдэг өгдлийн төрлийг оруулаад ирээ. Тэгвэл юу нь болно гэж бодож байна. За тэгэхээр болж байна тий. За ерөнхий бодлын санаа бол энэ байна. Энэ бол бас технологийн салбарын бодлогууд дундаас бас маш сонирхолтой бөгөөд маш ихээр орж ирдэг хүн болгоны чадах ёстой бодлого байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээл таалагдсан байх гэж найдаж байна. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.